Сайн байна уу? Ганцаа подкастын машин дугаар эхлэхэд бэлэн болсон маань. За тэгээд үзэгчдээс минь хуримтлалтай холбоотой маш их асуултууд ирсэн. Ер нь бол яг ганцаа цохирол маань хуримтлалыг бас нэлээд санал болгосон гэсэн чинь хуримтлалтай холбоотой нэлээд их асуултууд ирсэн болохоор би бас Madal Asset Management компанийн гүйцэтгэх захирал Бацоргийг бас өнөөдөр ураад яг энэ асуултуудад бас хариулт өгөөсэй гэсэн үгнээс ингээд ураад оролцуулж байна. За урилгын маань хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. За тэгээд ирсэн асуултуудыг харахаар ерөнхийдөө дийлэх нь хэрхэн тэрбумтан болох юм те хэрхэн баяжчих юм. Өнөөдөр би манай одоо өрхийн орлого 3 сая 4 сая яаж энэгүүрээ би санхүүгийн эрх чөлөөнд хүрэх юм гэсэн асуулт бол дийлэх зохиолж байсан. Тэгэхээр хоёулаа эндээс эхлэе гэж бодож байна. Зөв. Яг асуултын цар хүрээ нэлээд том байгаа учраас энэ хүн яагаад мөнгөтэй болох гээд байгаа гэдэг асуудлаас эхэлж байгаа юм те. Яагаад хүн мөнгөтэй болох гээд байгаа, яагаад баян болох гээд байгаа гэдэг бүр цаатлын өгс шалтгааныг бид нар олох хэрэгтэй. Тэр нь юу байна вэ гэхээр эрт дээр үед бол биднэрт мөнгө байгаагүй шүү дээ. Тэгтээ хүн бол амьдарчсэн тийм. Мөнгө бол сүүлд гарч ирсэн хэрэгсэл. Тэгэхээр хүн мөнгийг юугаар орлуулад байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэнгүүд дээр үед биднэрт бол агуудл амьдарчээлаа тийм. Арслан бар янз бүрийн юмтай тултаад за галыг нээжиж шүний харанхуу аимшигтай тэр нөхцөлөдлийг давдаг. За нэг агууд хорогдож шүн араатай амтнд идүүлэхээс одоо зугтж амьд үлддэг юм л хэлээ шүү дээ. Тэнгүүд өнөөдөр мөнгө гэдэг зүйл чинь биднэрт тэр агуу мэдрэмжийг өгöd байгаа байхгүй юу? Буюу аюулгүй байдлыг биднэрт өгöd байгаа байхгүй. Яагаад тэгэхээр одоогийн капиталист систем чи өөрөө маш зогсолтгүй мөнгө байхгүй бол амьдрахад хэцүү болсон ийм систем дээр явж шүү дээ. Эрүүл мэнд, боловсрол, тэтгэвэр бүх юм чи ингээ мөнгөтэй холбооч тий. Тэгээд тэнд бол чи мөнгөтэй байж ижил одоо амьд үлдэн шүү дээ. Тийм. Өнөөдөр Монголд бол мөнгөгүй амьдрах айгүй хэцүү болсон шүү дээ. Хэцүү болсон. Тэнгүүд тэр агуу мэдрэмжийг хүмүүс авах гээд байгаамаа. Буюу дээр үеийн тэр нэг аюулгүй байдал гэдэг мэдрэмж чи өнөөгийн систем аюул хэцүү байгаа учраас өнөөгийн тэр араатай амтэн чи яг байгаль дээр явж байгаа араатай амтэн биш болсон байхгүй юу? Өнөөгийн араатай амтэн чи боловсролын систем, эрүүл мэндийн систем, тэтгэврийн систем болсон байхгүй юу? Тийм учраас хүмүүсийг ингээд одоо махны машин шиг хараач шүү дээ. Тэндээс одоо ихэнх нь одоо мөнгөтэй болох боломж нь багасаа тий. Тэгэхээр тэр агуу мэдрэмж буюу аюулгүй байдлыг хүн авах гээд байгаа учраас эцэстээ мөнгөтэй болох гэдэг. За аюулгүй байдал авч яах гэдэг юм гэхээр аюулгүй байдал байхаар чинь хүн ядаж эрүүл амьдрна тий. Хүн ядаж тайван амьдрна, амар амгалан амьдрна тий. Чанартай юм хэрэглэнэ тий. За үр хүүхдээ үлдээх үр хүүхдээ үлдээхдээ айгүй амьдрах чадвар өндөртөө үлдээх боломжтой болно. Ингээд бид нар бүр урд тал руугаа явах юм бол эндээс үүдээд байгаамаа гэдгийг аюулс ойлгомоор байна. Тэгэхээр тэр нь одоогийн дүрээрээ болохоор тэрбумтай яаж болох вэ гэдэг асуулт болчиход идэг. Тэгвэл тэн дээр нь ингээд дөрөөлөд болсон болоогүй ном тарин одоо баах юмнууд ингээд гарч ирж штэ. Хамгийн сүүлийн кейс бол одоо койны кейс байлаа шүү дээ. Тэгэхээр мөнгөтэй болохын гол үндэс нь бол тэнд байгаад байгаамаа гэж хэлгээд байна. Бэтмет гэл нэлээд бол юм гарч ирлээ. Саяас манай подкастаар нэлээд хэдэн кейсэд орж ирсэн л дээ. Яг бэтэнд яг нэг амархан аргаар мөнгө олохын тулд бэт тавиад тэндээ донтоод тэгээ бүр ингээм амьдралаа алдсан. Одоо ингээ гаргаж чадахгүй байна. Яаж одоо буцаж хөл дээрээ босгох вэ гэдэг кейсүүд бол нэлээд орж ирсэн. Одоо хүнд чинь ингээд өнөөгийн нийгмийн чинь гол зүйл нь монголчууд яагаад ингээ мөнгөтэй болох тэр айгүй ингээд асуудалд ороод байгаа юм бэ гэдэг чинь гэдгээс дараагийн асуудал хэлж байгаа. За мөнгөтэй болохыг хүсэж байгаа гэдээ ойлгочлоо тийм. Тэгвэл мөнгөтэй харьцаж чаддгүй юм шүү бид нар. Ер нь биднэрт мөнгөтэй харьцаж исэн кейс байдаг уу гэж бодохоор саяхнаас л бид мөнгөтэй харьцсан шүү. Тэр одоо 1920-30-аад оны үед ингээд түүхийн ном дээр харах юм бол монголчуудын талаар тэр гадны судлаачид хэлсэн байдаг шүү. Монголчууд одоо ингээд 8 солилцоо хийхдээ айгүй муу тийм. Тэд одоо хятад тэр 8 чинь одоо ямар үн хэлнэ яг тэр хэмжээнд нь тохируулж одоо үнийг нь хүлээж авахд бэлэн ингээд ер нь арилжаа 8 хийхдээ айгүй муу гэдгийг хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр бид нар чи аль болох мөнгөтэй харьцаж ирэн сурааг байгаа. Мөнгөтэй харьцсан газар чинь суурьшмал соёл иргэншил байхгүй. Энд тэгэхээр хятад гэдэг томоохон суурьшмал соёл иргэншил дээр бол мөнгөтэй харьцажсэн. Нүүдэлчд бол яг тарвны арьсаа хин нэгэнтэй солиол хоолунд авч идэл эсвэл яадын те давс маус гурилхан төдийгээр баатарч байгаа шүү дээ те. Тэгэхээр бидний ер нь мөнгөтэй харьцаа чи өөрөө яг ямар төвшөнд юм бэ гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Яагаад гэж нэхэр чамд одоо нэг залуу таалагдлаа гэж бодоход
чи тэр залууга сонирх нь үстэй. Юу сонирхтیں, юу хийдیں, хаана ажилтیں, ямар орлоготой ингээ бодно үстэй. Тэгэхгүйгээр чи шууд ингээ улаараа л би энэ залуутаа л одоо суумаараа ингээ зүтгээд байвал хин ойлголцохгүй шүү дээ. Тэ? Чамд ч гэсэн хэцүү. Одоогийн бидний мөнгөтэй болох гэдэг арга чи яг тийм харагдаад байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл нөгөө мөнгөнийхөө мөн чанар, мөнгөнийхөө онцлогийг юусоо ойлгохгүйгээр зүгээр л их мөнгөтэй болох гэдэг юм шүү дээ, тэ? Тэнгүүд одоо нэг ийм зураг өгдөө шүү дээ нөгөө монголчууд 5 хошуу малтаг бол аягүй сайхан харилцаж чадна. Фрик хоч гэдэг тэ ямаг чаа гэдэг. За аль талаараа бэлчүүлэх үү гэдгийг аягүй сайн мэднэ тэ. За чи нэг уургачин ингээ газраас уурга шүүрч байгаа адуучны зураг харах юм бол төсөөлөгч юм. Мөртөөгөө ингээ нэгэн цул болцсон байна. Бүх мэд. Тий бүх биеэр ингээ нэг аватар гэх кинон дэр гардаг шиг цул болцсон. Тэгэхээр ч өөрөөр хэлбэл тэр морьтой харилцаа сурцсан байгаа байхгүй юу? Гэтэл өнөөдөр машинтай бид нар харилцаж чадж байна уу? Нэг сайн бас чадахгүй тий. Хэцүү шүү дээ. Өнөөдөр зам дээр ослууд гардаг, ус өрдөг тий. Тэгэхээр чи бид нар морьтой харилцсан шиг машинтай харилцаж чадахгүй байхгүй юу? Тэгэхээр бас сурж байгаа л гэсэн үг. За одоо гэр тий Монгол гэрийг сайхан буулгаад хам маань өрөөд бариад ингээд гэртээ сайхан яаж амьдрахаа мэднэ шүү дээ. Гэтэл бид нар байшинд амьдарч чадж байна. Бас хэцүү тий цөөхийнхөө мөнгөө төлөхгүй зөвхөн хаалганаас гаднах бүх юм чи одоо бусдыг болчиход байна шүү. Тий тэгэл хөрштөө төвөг бодно хогоо хаяна гэл. Тий. Тэгэхээр чи ингээд сурж гин үү? Дахиад суралцаа явж шít. Байшинд яаж амьдрдгийг ойлгоо явж шít. Тэгэхээр мөнгөтэй чинь бид нар яг ингээд сураа явж байгаа байхгүй. Тэгэхээр одоо миний хэлэх гээд байгаа санаа ер нь цаашдаа мөнгө гэдгийг бид нар амар сайн ойлгож судлах хэрэгтэй байна. Яг ингээд харилцаж. Тэгжээж мөнгө өсгөх аргаа мэднэ үхээс биш. Шууд надаа нэг мөнгө өсгөх арга олоод өг гэдэг ингээд нөгөө нэг хүний одоо хүнээр бодвол те нөгөө нөхцөл байдлыг нь ойлгоогүй хин гэдгийг мдээгүй хийж бид нэр шууд л одоо дайрах гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ялгаа байгаа. Тэгээд мөнгөтэй бид нар яг ямар хөө байдлаар харьцаж байсан ингээд ингээд ботхоор за чи ямар хөө байдлаар харьцаж мөнгөтэй. За өдөр тутамдаа мөнгийг бол орж ирлээ хэрэглээтэй гаргаад явууллаа. За нэг цаашаа нэг 2 3 төрлийн хуримтлал хадгаламжид хийлээ. Тэгэл яг яах гэдэг нь мэдгүй. Одоо л данс ингээ мөнгөө яг яахаа мэдгүй ингээл байлгачлаа. За чи бол илүү нямба төрлийн кейс шүү дээ тийм. Одоо ингээд арай жоохон сахлах баттай хүн. Нийлээд монголчууд бол одоо хөрөмтлөг үүсгэдэг. Тий. Зэлийн одоо 5 6 аппликейшн тийм явж лээ. Тий. Тэгэхээр чи мөнгөтэй бид нар яаж харьцаад байна? Мөнгөтэй дандаа зээл тал, зарлага талаар нь харьцаад байгаа үү? Зээл, орлого, зардал дандаа тэр талаар нь харьцаад байгаа. Ар торбогоор уур торбогоо нөхөл явж шүү дээ. Тэгээд амьдрал болохгүй байна, бүтэхгүй байна. Мэдээж болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс эдийн засаг улс төрийн орчноос хамаарат байгаа ойлгомжтой. Гэхдээ бид нар өөрсдөө мөнгөтэйгөө нөгөө зардал талаас харьцаад байсан болохоос хөрөнгө оруулалт, хуримтлал, орлого талдаа ерөөс харьцаагүй байгаа. Чи жишээ нь орлого өсгөх тухай хэдэн удаа бодчихсон жилд? 2 3 удаа бодсон баг тийм. Тэгвэл одоо гоё цүнх авах тухай ч юм уу гоё даалгаар өдөр болгоо шүү дээ. Өдөр болгон бодно шүү дээ. Өдөр болгоо шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ яг хөө зөвхөн монголчууд дүүссэн байгаа зүйл биш. Зөв хүний найчур واخгүй шуналтай. Тийм. Ахиу хэрэглэх хандлага аягүй өндөртөө. Тэгээ өмнө нь бол хүмүүсийг 2000 оноос өмнө бол хүн бол аягүй их судалгаатай юм танддсан байна. Тийм. Орлого зардал аягүй сайхан ангилаад зөвийг нь аваа зөв юм хэрэгэлдэг гэдэг эдийн засгийн онол дээр явж исэн бол 2000 оноос хойш бол зан төлөвийн эдийн засаг Нобелийн шагналууд аваад тэгээд тийм зан төлөвийн эдийн засгийн ойлголтын дээр хүн бол одоо 90 арцнал буюу зөв шийдвэр гаргадаг юм байна. Үний өрхөнд орд юм байна. Тэ үрлэгийн юм байна гэд ингээд тодорхойлоод ирэхгүй юу. Тэгээд эндээс чи бидний нөгөө behavior ч харагдаж эхэлж штэ. Тэгэхээр энэ дээр бид нар өөрсдөө хүлээн зөвшөөрөх хэрэг болж штэ. Үрлэгийн юм байна. Энд чи мөнгө өсгөнө гэдэг чи өөрөө бас цааш сэтгэл зүйн асуудал болж хувирж байгаа байхгүй. Тийм учраас энэ зан төлөвийн эдийн засаг гэдэг юм чинь дахиж гарч ирж байгаа. Тэ? Тэгэхээр мөнгөтэй харилцаа чи одоо ингээ бодоо үзэхээр бүр аюу их салж байгаа. Бид нар бол зөвхөн зардал, орлого талаас харьцдаг. Бараг зардал талаас их харьцсан тэ. Тэгэнгүүт мөнгө гэдэг зүйл чинь болохоор сэтгэл зүйн тэ? Дахиад цаг хугацаа, дахиад хөрөнгө оруулалт гэдэг ингээ хэрэгсэлтэй. Ингээ маш олон төрлөөр бид нар мөнгө гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээ энэ ойлголтыг нэгэн доор ингэж авчиж сая би санаа амар нөгөө аюулгүй байдлын мэдрэмж яарахгүйгээр нөгөө агуу мэдрэмж өнөөгийн нийгэмдэр мөнгөтэй болж авахгүй байгаа энэ үр дүн чухал байгаа байхгүй юу? Тий. За тэгэнгүүт
За би арай асуулт интернет сонсохгүй арай хасуураа явуулж байна. Зүгээр байгаа. Тий. Тэгэнгүүт зан төлөв эдийн засгтэр болохоор тэр сэтгэл зүйн асуудал гэдэг ингээ ярьчлаа шүү дээ. Хүн угаасаа өрлөгийн юм байна. Хүн ингэдэм юм байна. Чи одоо өдрөө болгон зүнх авах тухай бодд юм шүү дээ. Тэр тэрийг хүлээн зөвшөөрөх хүн чинь ингээд өөрийгөө хянаад эхэлж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болж байна. За тэгэхээр эхнийх нь болохоор сэтгэл зүй талдаа бол ингэж байгаа. Тарих яаж ажилтдаг вэ гэхээр тарих болохоор айгүй залхуу эргэтэн. Тийм. Тэгэнгүүт тарих болохоор шинэ юмыг хүлээж аваад тэрийг одоо далд ухамсарлуугаар шилжүүлээд тэрийг давталт болгодог байхгүй ерөөсөө. Дахин шинээр бодох айгүй дурггүй гэж бодож байна. Тэгэхээр чи одоо жишээ нь машин барьж байхдаа утсаар ярьж идэг. Гэрээс ажил их хүртэлх замаа чи хизээж боддгоо. Гэхдээ замдаа чи өөр юм хийж идэх те. Энэ болгон чи өдөр болгон давтамжаар альва нэг юм хийцэн дадал болцсон учраас чам дахиад шинээр өөр юм бодож чи яваад байна шүү дээ. Тэгэхээр тарих ингэж ажилт юм байна тий. Тарих ингэж өдөр тутамдаа ажилт юм. Тэнгүүд мөнгийг ойлгоно гэдэг чинь сэтгэл зүйн талаас ойлгох. Мөнгө чи өөрөө одоо ялангуяа энэ мөнгийг өсгөх гол арга чинь тэр сэтгэл зүйн доктортай дадалтай байх тухай асуудал болж хувирж байгаа байхгүй. Тэнгүүд бид нэр энийг юугаар ингээ халахлаад байна гэхээр мөнгө одоо төрөвч ямар байхаас хамаардаг. Мөнгөний мод ургуулчвал ингээд мөнгө өсчдөг. Манал гээд одоо бурхан шишний мөнгө өсгдөг тарин байна, ном байна гэдэг ингээд тий. Бид нар ингээд нөгөө дотоод өөрсдөөсөө хайх биш гаднаас мөнгийг өсгөх аргыг хайгаад байгаа байхгүй. Тэгвэл одоо сайхан л байна л. Сүүлд би нэг өнгөрсөн 7 хоногт 2-7 хоногийн өмнө юм ретритээр яваад тэгсэн чи тэнд за одоо болж байгаа нүггүй фэнкшүүгээ уулзалт гинэ. За тэн дээр ингээд нэг 300 400 гараа их чахнаар цуглалцсан. Тэгээ яаж ийм ихлээр одоо нөгөө азотыг хийгээр шаар хилцсэн байгаа л ч шүү дээ. Тэгээ тэн дээр баяжуулаарай хүсэл мөрөөдлөө бичээд ингээд баяжаарай гэд бичингүүд ингээд баяжих юм гинэ. Тэгээ нөгөөдгөө хөөргөнгүүд. Ер нь бол яг таны хэлдгээр бид нар бол бүгд яг ингээд хин нэгэн мөнгө өгчих юм шиг нөгөө нэг лотерей тожоод сулаан тожоод баяжчих юм шиг койн аваа баяжчих юм шиг үгүй бол мод ургуулаа баяжчих юм шиг бүгд хараад ашиглаа. Тийм. Тэгэнгүүт яг хуу тиймэрхүү юмнууд бол мэдээж сэтгэл зүйн хувьд даваа тал үүсгдэг байж магадгүй тий. Одоо ихтгэл үнэмшилтэй хүн ихтгэл үнэмшилгүй хүнтэй харьцуулахад 5-10 жилээр урт насалдаг гэх ингээд судалгаанууд байдаг шүү дээ. Тэгэхээр яг хуу сэтгэл зүйн хувьд мэдээж даваа тал олж авна. Нөгөө далд ухамсар чинь тийм даваа талтай олчингууд тийшээ чиглүүлээд үйл хөдлөлийг хийгээ эхлэхэд туслана шүү дээ. Тийм. Түүнээс яг тэрийг хийснээрээ шууд одоо мөнгө бий болоод баяжна гэж байхгүй. Мөнгө бол одоо хөдөлмөрийн хөс гэдэг байгаа шүү дээ. Хөс тусчээж бий болж байгаа шүү. За тэгэнгүүт тэр нөгөө сэтгэл зүйн асуудал гэхээр нөгөө дадлын чинь асуудал яригдчих эхэлж байгаа. Дадал нь юутай холбогдож байгаа гэхээр ер нь бид нар тийм амьдралд хүн одоо цалингийн орлоготой дунджаар 3.5 сая янз бүр байгаа гэж утгад хүн бол урт дунд богино хугацааны мөнгөтэй байх хэвээр энэ төгссөн орнууд ингэ заагаад байна шүү дээ. Тийм Facebook, YouTube-ээр зөндөл болоо ингээ коуч нөөрг ингээ гарч хахад 4-5 данс тавиа ингэж яа ингэж хувааж дадад хуримтлуул гэж зөндөл ярьчлаа. Тэр хүмүүс бол илүүтэй нэг хувийн кейсээ яриад байхгүй өөрөө амьдрал тохиолдсон. Яг энэ мөнгөний менежментийн асуудал ч өөрөө одоо стандарт болцсон байхгүй. Ус тодорхой болцсон. Ингэж мөнгө өсдөг. Тэр нөгөө хин нэгэн одоо өөрийн үзэл баримтлаараа тайлбарлах ямар ч хэрэгцээгүй гэсэн үг. Тэгэнгүүт за би бүр маш энгийнээр Монголд бид нар одоо сошиал соёл иргэншилтэд амьдрах гэдэг ингээ үзэж штэ. Өдөөнөөс одоо мал хараа зараад хотод ороод ирсэн. Тэгээ сошиал соёл иргэншлийн онцлогийг бид нар ойлгох хэрэгтэй болж байгаа юм байна л да. Сошиал соёл иргэншилтээр одоо жишээ нь Япон ч юм уу эдгээр улсууд яаж исэн бэ гэхээр тариа тарьж амьдрэх ихэнх тариач төлөө штэ. Тийм учраас нөхдүүд ган гачигтай жил дээр бол хин нэгэн урвцаа алдахад нүдэн дээр нь аав ээж өвөө минь өсөж өгснийг нүдээр харцсан хүмүүс байхгүй. Тэр генетик тэр одоо юу байдгийг тэр бүх юмд нь тэр суудсан гэсэн үг байхгүй. Угаасаа л. Тэгэхээр юу гэсэн үг вэхээр нэгэн тийм суудсан учраас нөхдүүд айгүй хадгалах хандлага өндөртэй байдаг. Иргэжил өсөхгүй бол энэ жил тариагаа хадгалъя гэдэг. Монголчууд бол нүүдэлчүүд учраас нэг газраас нөгөөрөө хаварчаа намарчаа өвлжөө гэд нүчж байгаа. Тэмээгээр зөөж байгаа. Тэгэхээр хүнд ачаа бол биднэрт хэрэггүй байхгүй. Тэгэхээр нэг газраас нөгөөрөө юм тээвэрлэхэд бид юм хураах ямар ч хэрэгцээгүй байхгүй. Мал нь угаасаа ингээ юу байгаа явчих те. Тэгэхээр энэ дээр ч нөгөө сэтгэхүй асуудал монголчууд ч илүү хэрэглэх хандлагатай юм шүү. Бид нар тэр юм хадгалах сэтгэл зүй ер нь бага юм шүү гэдэг чинь ингээ гарч ирж байгаа байхгүй.
Тийм учраас судалгаа байдаг шүү дээ. Монголчуудын ахиу хэрэглэх хандлага бол айгүй өндөр. Ахиу хадгалах хандлага бол айгүй багтаа хүмүүс юм байна. Саяын онцлогоос хамаарат. Тэгээ бид нар одоо сая мал хараасаа буугаад ингээд нүүдэлчин соёл иргэншлээ суурьшмал руу орлоо. Тэнгүүд бид нөгөө суурьшмал соёл иргэншлийн яг Япон, Хятад эдгээр эдгийг бид нэг ойлгох хэрэгтэй болж шүү дээ. Тэгэхээр бид нар яг энэ суурьшмал соёл иргэншлийн том давуу тал бол хүн хөхөөсөө төрхөөс өөх хүртэл төлөвлөж байна. За төрлөө тий. Тэгж байгаа цэцэрлэгт явна тий. Тэгээ бага ангид орлоо, дунд сургуульд орлоо, ахлах сургуульд орлоо тий. Тэгээд мэргэжлээ сонгоод их сургуульд ороо карьер хөөгөөд заас нэг 20-30 жил ажиллаж байгаа. Тэгээд тэтгэврт гараад тэгэл ерөнхийдөө нас орно шүү дээ. Энэ аюу тодорхой байхгүй юу? Нүүдэлчд юм байсан уу? Үгүй шүү дээ. Хэцүү шүү дээ. Малчин бол малчингаа л хийгээл явна шүү дээ. Тэ? Яг гэвэл иймэрхүү зүйлс аюу ховор байхгүй юу? Тэнгүүд одоогийн нийгэм чинь тэгж төлөвлөж болоод байгаа байхгүй. Тэг төлөвлөж байгаа юм дээр чи санхүүгээ ч гэсэн давхар төлөвлөнө. Гэр бүлээ ч гэсэн давхар төлөвлөнө. Эрүүл мэндээ ч гэсэн давхар төлөвлөнө. Эдгээр чи юм цогц явж ийж өнөөдрийн нөгөө суурьшмал соёл иргэншлийг бид бүтнээр нь амьдрах гэдэг байхгүй юу? Тэгэнгүүт бид нар тэнд нэг эрүүл мэндийн бүтээгдэхүүн сайн гэж чинь мах идэж болохгүй гэж ингээл эрүүл мэндийн төлөвлөлт байхгүй тийшээс шуурал тий. Одоо мөнгө тэр нь аял ийш тийшээ явуулаа гэхэд ямар ч төлөвлөлт байхгүй өөр зээл тавьж яваал тий. Хинхэн зээл тавиал тий. Хүүхдээ гинт 18 хүрэхэд нь цалингийн зээл авч сургалтын төлбөрийн төлөөл. Энэ болгон чи бид нөгөө суурьшмал соёл иргэншлийн онцлогийг ойлгож амжаагүйтай холбоотой байдаг. Тэгэхээр ойлгох хэрэгтэй байна. Монголчууд цагийг маш бүдүүн баргаар тооцож байгаа. Жилийн 4 улирал, жилиг 4 улиралд яг бүгд хуваадаг л та. Үлжээ аварч намарчиг хаваарч. Цагийг бол өдөөс хойш өдөөс өмнө орой өвдөшгөл ангилж байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөөд чи 24 цагийг минут-секундээр нь төлөвлөх хэрэгтэй болж шүү дээ. Нөгөө суурьшмал соёл иргэншил. Тэгэхээр миний энэ дээр эхлэх гээд байгаагаа санаа болохоор санхүүгээ төлөвлөх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Бүх юм төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Эндээс ч ингээ гараад ирчих. За би гэр бүлтэй болох юм байна. Хүүхэдтэй болох юм байна. Хүүхэдтэй бол хүүхдийн 100,000-ыг би хэд хүртэл нөө 18 хүртэл хөрөнгө хийх хэрэгтэй байна. Тэг яг уу тэр үед нь их сургуулийн төлбөр, байрны урьдчилгаа, автомашингээ бүгднэр нь тэр хүүхдийг зарцуулах юм. Би насаараа залуу байж чадахгүй хүн үнэн, хөхөөсөө өмнө тэтгэврт гарах нь үнэн юм чинь. Тэтгэврийн хөрөнгө үүсгэх хэрэгтэй байна. Одооноос. Тэгэхгүй Монголын тэтгэврийн тогтолцоо бол одоо дууссан юм байна тий. Нэмэргүй болцсон юм байна. Шууд ядуур руу оруулд юм байна гэдэг. Тэгэхээр тэтгэвэр тий. За монголчууд нөгөө лайфын нэг судалгаа байдаг шүү дээ. 10 эцэг их тутмын хэдэн нилээдээ 6-7 жилөө гинт нас орчдөг Монгол 40 наснаас өмнө. Тэнгүүд ийм амар гэр бүлийн 2 хүн хүчин зүтгэж байгаад нэг нь нас орчгоо нөгөөтгөнд өөр зээл үлдээчт юм байна гэхэр чинь бид нар тэр эрүүл мэндийн хуримтлал, амь насны даатгал, боловсролын хуримтлал гэдэг юмнууд хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэ? Ингээд ийм зүйлсийг бид нар угаасаа нэгэнд болох нь тодорхой юм дээр нөгөө урт хугацааны мөнгө гэдгийг чинь бэлдэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр урт хугацааны мөнгийг бид нэр заавал нэг та одоогийн аавынхаа өвлж ирсэн бурхныг зараал мөнгө олгоод хадгалах шаардлагагүй шүү дээ. Урт хугацааны мөнгийг цалингаасаа бага багаараа л хийнэ. Тэ? Тэгээд аль болох нэг чичирж болохгүй. Ойролцоогоор орлогынхоо хэдэн хувийг хийх хэрэгтэй? Уу яг одоо хүн 3 саяын дунд цалинтай байлаа. Өр зөөлөө төлөө гар дээр ирж байгаа нь бага л да. Амьдрал төрөхгүй байгаа ойлгож байна. Тэгвэл нэмж битий зээл ав. Битий зээлээ сунгаад дээ. Зээлийн хэмжээгээ битий нэмээд дээ тий. Тэгээд үндсэн зардлуудаа гаргачаад дараа нь бид нөр хөрөнгөлийн тухай ярих байхгүй. Тэгэхгүй манайхаа яадгүй гэхээр зээлээ тултал нь авснаа цалин өсөхгүй байна. Хөрөнгө хийж чадахгүй байна гэдэг. Тэгвэл зээл нэмж авах болчихвол тий. Тэгээ нөгөө талдаа хөрөнгө хийж чадахгүй. Та зээл төлж чадчих юм чи яагаад хөрөнгө үүсгэж чаддгүй юм? Зээлээс ахлах утаа төлөөлөх байсан тий. Тийм бүр банкны данснасаа бид нар татуулаа сурчлаа сүүлийн 10 жил. Цалин орлоо банкны данснаас зээл татж авлаа сурчлаа шүү дээ. Тэр хөрөнгөл дээрээ татуул сурал та гэж байгаа байхгүй. Чи ямар ялгаатай зүйл байгаа юм. Тэгээд 3 сая дээр чичрэхгүй гэдэг ингэнгүүт орлогын 10% нь хэтрүүлж болохгүй байхгүй. 2-300 сая төгрөг нийтлэг бол тийм л байна. Тэгээд тэрийгээ сар болгоо хөрөнгөлүүлээд явах хэрэгтэй. Нөгөө зорилгоо бодоол тий. Тэгээ ингээд урт хугацааны мөнгө энд гар турж болохгүй. Наадамд хэрглэж болохгүй. Одоо найр наадам болох гэдэг шиг шүү дээ. Зээл аваа наадчих болохгүй шүү дээ. Тэгээ энэ урт хугацааны мөнгө чинь үндсэн мөнгнөөс тустай явж байгаа хэрэгтэй байхгүй. Тийм учраас нөгөө бага мөнгөөр урт хугацаанд гэж хэлээд байгаа байхгүй. Жишээ нь хоёул хүүхдийн 100,000-аар жишээ авахад 18 хүрэхэд банкны хадгаламж дээр 46 сая төгрөг,
мандал хөрөнгөлтөөр 98 сая төгрөг болж даблж байгаа байхгүй. Яагаад тэгээд ялгаа гараад байна юм дээр? Ялгаа гол гарч байгаа зүйл нь нэгдүгээр хүүгийн ялгаа байна. Өгөөжийн ялгаа. Хоёрдугаар хөрөнгөлийн хүч буюу нэг хүүгээс хүү боддог нөлөөл орж ирж байгаа. Тэгээ хоёулаа урт хугацаанд хөрөнгөлүүлээд байгаа юм шиг хэрнэ. 18 нас хүртэл мөнгөө даблж байгаа чинь хүүгээс хүү бодож байгаа нөлөө авдаг. Банкн дээр болох тийм. Тэгээ банкн дээр болохоор жилд нэг удаа хүү өгнө шүү дээ. Тэ? Жилд нэг 11 ч юм 12% хүү өгнө. Мандал хөрөнгөл чинь дунджаар нэг 15% хүү өгнө. Тэгэнгүүт тэр 15% чинь дахиж хөрөнгө оруулалт хийж хүүгээс хүү бодно гэсэн. Тэр одоо нэг хүүн яа тийм сар болгоно одоо хүүн бодогдож чаддаг. Өдөр болгон бодогдно. Тэгээ тэрнээсээ дахиад хүүний мөсөн дүнгээс нь дахиад хүү бодогдно. Өнөөдөр жишээ нь та 10 сая төгрөгийн хөрөнгөлийн хүч нь сая төгрөг болцсон явж байлаа. Сая төгрөгөөс чи өнөөдөр хүү бодогдоод явж байгаа гэсэн үг байхгүй. Тэгж ингэж явж ээж гол өсөлт бол бий болж байгаа шүү дээ. Харин би одоо яг миний кейсэр бол миний одоо ингээд хөрөнгөлийн дансанд бас нэг 7-8 сая төгрөг. Тэнгууд хадгаламжийн данс буюу одоо банкны дансанд бас дахиад төдий хичнээн мөнгө байгаа. Тэнгууд хүүний харьцаа надад тэнгэр газар шиг харагдаад байна. Жишээлбэл банкн дээр надад 300-400 мянган төгрөгийг л өгч жахад за 3 жил оролцоогоор надад хөрөнгөлт маань 2 сая гаруй төгрөгийг одоо хүүхц байна. Тийм. Тэнгууд урт хугацааны мөнгөийг бол ингэж бэлднэ гэж. Ихэнхт нь богино хугацааны мөнгө байгаа учраас би нэг яриад илүүдэв. Гадаа гудамжаар явж байгаа бүх залуучууд бүх хүмүүсээс танд хэр хугацаатай мөнгө байна вэ гэхээр дандаа жилийн хугацаатай мөнгө энэ төр гэдээ ярьдیں۔ Яг тэгвэл нөгөө Монголд яг санхүүгийн зах зээлч өөрөө төдийлөн бас хөгжөөгөө хөрөнгөл шиг бүтээгдэхүүн байхгүй л шүү дээ. Тэр үүднээс хүмүүс яг хөвчлээ яг хадгаламж дээр хийчдэг. За үлдсний нэг намар нэг машин аавн ч юм уу. Эсвэл дандаа нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй байдаг. Тэгэхээр тийм хэмжээний тийм мөнгийг бол яг нэгээс 3 жил төр хараа хийчих болно. Бүү мөнгөгүй бүр ойр одоо хөрөнгөлөлт юуч байхгүй бол зээлтэй байх юм бол одоо бити нэм зээл аваа. Зээлгүй дахиад жил гүрий тий. Тэгээд зээл чин гайгүй болсны дараа дахиад хөрөнгөлөл нэмээ. Өөр арга бол байхгүй. Ямар тийм шид байхгүй шүү дээ. Тийм ямар шид байхгүй. Би одоо энэгээр нэг 50 уншаа та мөнгөтэй болчдөг бол би өдөр шөнөгүй 50 уншмаар шүү дээ тий. За тэгэхээр урт богино хугацааны мөнгө чи ийм асуудалтай шүү. Тий. Тэгэхээр гарах нь тодорхой, бий болох нь тодорхой, том ирээдүйд үүсэх зардлуудыг бидний урт хугацааны мөнгөөр бага дүнгээр тууштай хөрөнгөлүүлж ээж, хөрөнгөлийн хүчийг ашиглаж ээж бий болгоно. Богино хугацааны мөнгө та тэртээ тэргүй өөрөө одоо судлаа явуулчих байгаа учраас энэ бол асуудал бол байхгүй. Тэгэхээр эндээс ч нөгөө тэрбумтон болох уу гэдэг чинь гарч ирж шүү дээ. Өнөөдөр бид нар яг тэрбумтон гэж яриад байдаг хүн болгон өөрийнхөө хувьд санхүүгийн аюулгүй байдлаа хангацсан байхад нэг юу яадаг шүү дээ. Ажил хийхгүй та нэг 6-аас доройж 12 сар амьдарчих хэмжээнд байх хэрэгтэй болохгүй юу? Тэгэхээр та асуудалд орохгүй хэмжээнд байхыг ядаж аюулгүй байдал гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол 6-аас 12 сарын хэрэглээнийхээ мөнгөө хангалттай даачдаг та ажил төрөлгүй байлаа тийм мөнгөтэй. Тэгээд дээрэс нь орчин үеийн ихтгэлт баян болохын тулд бүгдээр орчин үеийн ихтгэлт баян болохын тулд хөрөнгөчмөр шүү дээ. Хөрөнгөтэй болмоор. Тэгэхээр хөрөнгөтэй болох юмаа бид нар хийж байгаа шүү дээ. Нэг байр аваад, нэг машин аваад тийм. Гэхдээ ингээд нэг хүн чинь айгуу сонио. Амьдралдаа 3-аас 4 удаа байраа сольдог гэж байна. 2-аас 3 удаа. Тэгээ машинаа бол 5-аас 6 удаа сольчт юм байл. Тэгэхээр нэг пүрүүс аваад тэрийг одоо юу RX болгоод ингээд явдаг юм байна л та. Тэгэхээр нөгөө нэг бид нар өөрсдөөсөө ингээд хамаарат байгаа зүйл нь хитрхи нөгөө хэрэглээгээ шахуулаад байна. Одоо ингээд нэг хүн заяа нэгээс 2 хүүхэдтэй нэг айлд 50 м2 байр нэг пүрүүс машин хангалттай байхад тэр хүн юу гэж бодож байгаа вэ? За би 3 өрөө барьт олъё. За тэгээ машинаа RX болгочих. Ингээд гоё машин. Арай яг ингээд тий. Арай яг ингээд болдгийн санхүү ингээд болдгийн даваан дээр нөхөр хэрэглээгээ ингэж тэлээд байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо яаж юм хэрэг ямар ч өөхөх хэрэггүй, өвдөх хэрэггүйгээр 3 өрөө байр RX-ийнхаа одоо зээлийн дарамтыг төлж амьдарч байгаа байхгүй. Энд чи яг энэ хугацаанд бид нар юу алдчихв гэж бодох хэрэгтэй. Энэ хугацаанд бид нар эрүүл мэндийг алдчих. Энэ хугацаанд бид нар сэтгэл зүйн эрүүл мэндийг бас алдчих. Хүн өдөр болгон зээл төлж амьдардаг хүний сэтгэл зүй, өдөр болгон хоригдлол татуулж амьдардаг хүний сэтгэл зүй эрүүл хүн архиусан хүү шийдвэр гаргахтай адилхан байдаг. Энэ Homo sapiens-ээс суурал байгаа. Тэндээс та хэд үзээрэй туршилтаар. Өөрөөр хэлбэл өөртөө ингээд хоригдл үүсгэж байгаа аюулгүй байдлын мэдрэмжээ нэмээд байгаа хүн чинь 50 мэдрэмжтэй амьдарч шүү дээ. Зээлийн дарамттай хүн чинь дандаа согтуу хүн шиг шийдвэр гаргаж ин буюу. Зээлийн дарамттай хүнд онцлог нь юу харагддаг вэ гэхээр
өдрөө болгон амьд үлдэх ёстой гэдэг тэр инстинкт асар өндөр. Буюу одоо энэ утасны тохиолоор бол airplane mode дээр тавьчихж байгаа байхгүй. Тархин survival гэдэг хэсэг рүү орчиж байгаа байхгүй. Яаж амьд үлдэх вэ? Тэгч тархи ажиллахаар яадаг вэ? Та 5-10 жилийн дараах шийдвэр гаргалтыг харахаа байждаг. Өнөөдрийнхөө л асуудлыг яах вэ? Өнөөдрийнхөө зээлийг яах вэ? Бусд нь ч яах вэ? Гэтэл нөгөө ирээдүйд чинь та дахиад 20-30 жил амьдрах гээд байгаа шүү дээ. Ирээдүйд та орлогоо улам өсгөх гээд байгаа шүү дээ. Ирээдүйд улам ингэж чадвартай мөнгөтэй болох гээд байгаа шүү. Тэр боломжууд бүгд өнөөдөр хулгайлгаж байна. Тэгдэж шүү дээ. Өндөр зээл авчаар чи яаж нэг богино хугацаанд энийг дарчих вэ? Яаж өнөөдөр 5 төгрөг илүү олчихвол гэж боддог. Тийм. Тэр нэг сүүлд Монголын судалгааны ямар компани вэ? Энэ ипотекийн зээлтэй өрхүүд хашаанд амьдардаг өрхүүдтэй харьцуулахад айгүй бага хэрэгтэй юм байна гэдэг. Тэгээ яагаад гэж зээлээс болж байгаа гэдэг. Тэр нь одоо үнэн бодлоо гэж мэддэхгүй. Гэтэл нэг тиймэрхүү юм байна гэсэн үг шүү дээ. Хэтэрхий хариуцлагачаад тэндээсээ болоод ингээд бүх шийдвэрүүдээ ингэж богино хугацаанд гаргаж байгаа. Тэгэхээр нөгөө яриаруугаа эргээд ороход тэр зээл 27-ийн чи хооронд тийм том ялгаа байгаа шүү. Тэгэхээр аль болох одоо 50 м квадрат 1 + 2 дээр ядаж нэг 3 жил тогтоод өөр дээр амьсгаа гэх тэгэхгүй юу? Өөр дээр амьсгаа тий. Санхүүгийнхээ хувьд амьсгаа, өөрийгөө өсөж дэвжих боломж дээр амьсгаа. Тэгж амьсгаа авчаад дараагийн юм руугаа авирахгүй болохоор уул руу амрахгүйгээр өсөж байгаатай ялгаагүй амьсгал нь багтрах гэдэг байгаа юм. Тэгээ баян багтарч явсараад сүүлдээ 4 өрөө байртай өр зээлэн дээр тавьсан ланд 300 та тэгээд нэг юм эрүүл мэндийн хувьд нурууны суулттай болоод за тэгээ үр хүүхэдтэй нэг баахан зээл үлдээгээд өөрөө зүрхээр явж байгаа. Яг ийм кейс ингээд нийтлэг байгаад байгаа учраас тодорхой нэг хэрэглээний түвшин дээр хүрчүүл амьсгаа авах хэрэгтэй байна. Тийм. Зардал дээр амьсгаа авмаар шүү дээ, тий. Тэгээ уул руу 50 алах бол сая уулын ориглыг эцэг хүртэл харж чадсан шүү дээ. Тэгэхээр тий. Энийг бид нэр ингээд ойлгочих юм бол яг хав урт хугацааны мөнгө талд, богино хугацааны мөнгө талд нөгөө санаа зовоод байгаа орлого мөнгөтэй ч арай 50 хандж эхэлж шүү дээ, тий. За хоёулаасаа ингээд л за урт хугацаанд мөнгө хадгалах хэрэгтэй юм байна гэдэг үзэнд ярьж шүү дээ. За урт хугацаанд мөнгө хадгалж болж байна. Гэтэл нэг хэдэн жилийн өмнө бид нэг юм хадгалан зээлийн хошоо дампуурдаг нэг гашуун туршлага байгаа шүү дээ. Хүн болгон мөнгө алдтал ямар амар юм бол. Тэр шиг одоо ингээд алга болчихно гэдэг одоо айдас хүмүүсийн дотор байгаад байгаа байхгүй. Хүмүүс одоо юмд итгэхэ болцсон ба шүү дээ. Өнөөдөр мандал хоригдол маань нэгдээд 3-4 жил болчихсон. 25 жил 30 жил боллоо. Мөнгө хадгалъя гэж явж. Өнөөдөр ингээд аппликейшн дээр маань мөнгө нь ингээд өсөд гоё харагдаад. Гэтэ 25 жилийн дараа мөнгө хадгалж байх юм гэдэг баталгаа наа. Наа асуулт чинь бол яг 22 онд эхэлж байхад бол 10 коммент 8 байдаг гэсэн. Одоо бол 10 коммент баг нэг байна уу юу болж байгаа. Тэгэхээр мөнгөтэй нөгөө харилцах гэдэг нь болохоор одоо эд хөрөнгөтэй харилцаж байгаа талаас мөнгөтэй юм одоо өдөр болгон дэйт хийж байгаа юм шиг харьцмаар байгаа байхгүй. Гэрэлтийн төвшөнд одоо хүнтэй гэр бүл болохоор ингээд сайн муугаа ярилцаад амьдраа явдсан шүү дээ. Тийм юм шиг мөнгөтэй харьцмаар байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл хандлагын хувь тийм баймаар байгаа. Тэгэхээр одоо нөгөө coin руу орж ийн хадгалан зээлийн оршооны тийм юм руу орж ийн гэж мөнгөтэй дэйт хийж байгаа юм шиг харьцаад байгаа байхгүй. Маш богино хугацааны үр өгөөж тэндээс хүртэх сонирхолтой байгаад шүү дээ. Гэтэл мөнгөтэй урт хугацаанд харилцахын гол даваа тал чи юу гэхээр яг одоо сая асуулт чинь гарч ирж байгаа. Одоо нөгөө найдвартай юу? Тэгээ салхин хийсгэжгүй үсттэй. Энд дээр бол нөгөө монголчууд биднэрт яг одоо ингээд эмчд үзүүлээ бид нар сурчлаа. Өвдөл өөрөө дур мэдэж эм хэрэглэхээс илүү нэг эмчд үзүүлэх хэрэгтэй мэн гэж бодож сурчлаа шүү дээ. 10 жилийн өмнө та бодоо үзэрэй тийм байгаагүй. 10 жилийн өмнө шууд өөрсдөө юм үүдсэн шүү. Тэ? Дуртаагаар амжилтдаг байсан шүү. Тэнгүүд одоо эмчтэр ер нь бол очих юм байна гэж ойлгочлоо. Бүр болохгүй л их судалгаа аягуулсан хийдэг болчихлоо. Одоо бөөрийн өвчлөлөгч бөөрийн групп руу ороод бүх комментүүдийг уншаад эмнэлгүүдийн судлаа тэр эмнэлэг дээр нь очиж шүү дээ. Өвчний эмчлэл сурж шүү бид нар тийм. За хүүхдээ багшд өгөхдөө өмнө сургууль харж өгдөг байсан бол одоо багшийн бодож өгдөг болж эхэлж шүү дээ. Хувийн сургууль усын сургуультай биш юм байна. Яг анги тааж байгаа багш дээр нь юм байна шүү дээ. Яагаад гэвэл энэ хүн өдөрч манай хүүхдтэй хамт байх юм биш гэж бодонгуудаа одоо яаж юм
хувийн сургууль гэж туйлширхаа байгаад багшийн дагаж одоо хүүхдээ сургалт өгч шүү дээ. Яагаад вэ? Яаж хүүхдээ одоо боловсрол олох уу гэдэг дээр харьцаж сураад байна шүү дээ. Тэгэхээр санхүүгийн байгуулагч яг адилхан бохгүй. Өмнө дандаа мөнгө өсгөх гэж ингэж өөрөө л өөрчнөө гарт мөнгө авчирч барьж өгчөөд тэгчээд төр намайг хамгаалсангүйгээ орилоод гэж болохгүй шүү дээ. Сонголт бол таних л байсан бохгүй. Тэ? Тийм учраас тэр мөнгө өсгөх асуудлыг одоо бид нар яаж сурч байгаа хэрэг мөнгө өдөрт шөнөгөө 24/7 боддог хүмүүсээр нь мөнгө өсгөлчье. Би шаардлагатай шимтгэлийн төлөө явчих. Тэгээ би санаа амар ажиллаа хийгээ явж. Тийм биз дээ. Одоо ингээ манай бонд эзэмшигчнэр тэр хамгийн тулгарч байгаа асуудал нь өөр дээрээ 5-6 бонд авцсан зэрэг. Сүүлдээ хаанаас нь ямар хүү орж ирээд байгааг нь мэддэхгүй. Аль данснаас нь юу орж ирээд байгааг нь мэддэхгүй. Ямар компани ирсэн авсан ойлгомжгүй тийм. Үргээд төөрцсөн. Тэгвэл мандал хөрөмтөл дээр яаж байгаа вэ гэхээр энэ дээр чинь баг 20-од компани бонд биш шүү дээ. Тэ? Тэгээ 4-5 банкны хадгаламж биш шүү дээ. 3-4 банкны хувьцаа биш шүү дээ. Энийг та бодож байгаа юу? Бодохгүй байгаа шүү дээ. Та ч одоо мандал хөрөмтлийг хэрэглэгч шүү дээ. Бодохгүй шүү дээ. Би мөнгө татуулаад сууж. Мөнгө татуулаад сууж байгаа. Тэр чинь тэр мөнгөний менежер гэдэг хүмүүс хийж байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр одоо хажуудаа тийм зөвлөгтэй болох хэрэгтэй шүү дээ. Мөнгөний менежер гэдэг зөвлөгтэй болох нь чухал гэж ихний point. Хоёр дахь нь тэр зөвлөгч нь лөөвөрчин биш байх хэрэгтэй. Ус төрийн хамааралтай байж болохгүй. Эсвэл өмнө янз бүрийн холигчээс асуудалд орсон ороогүй байх хэрэгтэй тийм. Гэт энэ бүх юм шалгах хэрэгтэй байхгүй. Тэг нь үстэй. Эмчтэр очихоор өмнө бөөрийн хагалгаанд орж исэн 5 хүний амь аваа явцсан тий. Нэг нь ч амд гараагүй гэвэл хин бөөрөө дахиж тэр хүнийг хагалгаанд оруулах юм тий. Тэгэхээр чи юу гэсэн үг хүний мөнгө алдаж үзээгүй эрсдлийн менежмент хийдэг тийм газартаа хамтрах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй одоо манайхны одоо их шийдвэр гаргаж байгаа юм болохоор өгөөж дагаж гүгээд байгаа байхгүй. Энийг бол халуун мөнгө гэдэг. Дандаа өгөөж дагаад хэрэн хэсвчлээ явж идэг юм мөнгө. Тэгэхээр нөгөө ойлгож байна л та одоо нэг жоохон цуглуулсан юм арай ахиухан шиг өсөчөө богино хугацаанд гэд ингээд тэгж бодохгүй хүн угаасаа байхгүй шүү дээ. Гэтэ тийм өндөр өгөөж юмны чи цаана дандаа лөөр эсвэл эрсдэл явж байгаа байхгүй юу? Тэрийг ерөөсөө бид нар ойлгох хэрэгтэй. Эрсдэл. Өндөр өгөөжтэй бондуудын 10 бонд тутмын нэг нь дампуурдаг. 8 оны хямралын үеэр баг 2 нь дампуурч ирсэн. Тэгвэл бага өгөөжтэй зүйл дээр баг 0.3% байсан байхгүй юу? Тэгэхээр нөгөө өгөөжийн цаан чи айгүй том эрсдэл байгаа гэдэг бид нар айгуус ойлгох хэрэгтэй. За мэдсээр байж л өөрт болно л та угаас тий. Тэгэхээр тэрийг хүн ойлгож иж л мэддэм байлээ. Энд чи яг Монголд ч биш ирэн улс орнууд. Гэтэ тэгэл бид нар чи анхааруулад байсан ч гэсэн тэгэл coin хитэн хүн орч өнөөдөр мөнгө төгрөгөө алдаж амьдралаа л тоо. Тийм шүү дээ. Тэр чи одоо нийлбэрийн тэг тоглоом тэгэл 1000 хүнээс нэг 200 очоод үлдсэн одоо хэд вэ? 800 900 одоо 80 хүн алдаа 800 хүн алдаад тэгэл дуусчих واخгүй тий. Тэгээ тийм л юм руу бид нар өөрсдөө бие хийж орж байгаа шүү дээ. Тэгэхээр яг нь тиймд орж болно. Тэгтээ тэр чинь хүний өөрөө тооцох хэрэгтэй тий. Хүний сэтгэл зүг эвддэг байхгүй болно. Чи ингээл 3 хоногт 30% өгөөж хараад хэр чам жилийн 15 26%, 25% өгөөж тэр харагдах уу? Харагдахгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн яагаад бэд донтоод идэв? Хүн яагаад ингээд тэндээсээ гарч чаддгүй гэдэг гол юм чинь. Тийм сэтгэл зүй юм байгаа даа байхгүй юу? Өөрөөр хэлбэл тэр гамбл буюу тэр одоо мөнгийг богино хугацаанд өсгөх тэр юм ингээ харчаад байна шүү нөхөр. Тэр нь үүрт байх юм шиг бодоод байна шүү. Гэтэл цаана хэдэн залуучууд IT-ийн залуучууд сайхан програм бичиж сууж байгаа шүү. Тэ? Тэгээ тиймэрхүү юмнуудыг бид яг энэ мөнгө өсгөх гэдэг дээр ойлгомоор байна. Үнэхээр одоо нөгөө агуун бат бөх тийм мэдрэмж авахыг ингээ хүсэж ивэл сайхан урт хугацааны мөнгөө тогтмол дүнгээр баг багаар цэнгэлж яваал. Үр зөөлөө баг тавиал хэрэглэн дээрээ сайхан танаал тий. Тэгээ сайхан орлогоо яаж өсгөх тэр аргуудаа өөрөө сайхан олоод ингээл явж явах асуудал байхгүй. Тэгээд нэг юм хэлэхэд мөнгө өгөөжөөр өснө гэдэг чинь буруу ойлголт шүү. Мөнгөний гол өсөлт ерөөсөө 3 тарин байгаа шүү дээ. Саяхан яг хэлдэг шиг. Хөрөнгөлийн хүчийг ашиглана. Тогтмол цэнэглэн цаг хугацааг ашиглана. Би энэ дээр ямар ч өгөөж яриаггүй шүү дээ. Өгөөч чинь бол зүгээр ямар санхүүгийн бүтээгдэхүүн дээр байдаг суурь байхгүй. Тэр суурь дээр чи нэг Facebook дээр пост хийлээ тэгээ буст хийж байгаа 3 юм чи энэ ихгүй яг. Мөнгийг буст хийвэл энэ 3-аар л мөнгө өснө. Түүнээс
Одоо манайхан ингэж хэлдэг 10 сая төгрөгийг нэг банкнд нэг жижиг банкнд 16% хийчихэл дараа жил нь тэр нь 17% болчихчих нь тийшээ яах ч 10 сая төгрөгийг хэд болох гэж тэгж гүйж байгаа юм тий. Өсөхгүй байхгүй тэгж. Тэгэхээр мөнгөний өсөлт чинь шал өөр бий болж байгаа. Саяын 3 нөхцөл байдал. Тэгэхээр бидний нөгөө хүсэж байгаа хөрөнгөтэй болох гэдэг чинь орчин үеийн ихтгэл баян болно гэдэг чинь тэндээс эхэлдэг байхгүй. Би сая ихтгэл бай ингээд нөгөө одоо наадамд өгч байгаа болохоор манай үзэгчд бас үзээрэй. Ихтгэл бай ингээд киноны хэсгээр ардын намд нэг хандив өгөх тухай боддоо шүү дээ. За одоо би ардын намд нь хандив өгчих юм бол энэ ирээдүйд амж явах уу? Эсвэл би одоо нөгөө хаант орс морс руугаа яах уу гэд ингээд бодож байгаа шүү дээ. Тэгж тэгж за ер нь ардын нам ойрон 3-5 жилдээ ингээд ялахаар юм байна. Тийм учраас би одоо нөгөө шар мар ханд бэлдэн шүү дээ хадаг барьж байгаа. Нөхөр яаж юм? Нөхөр урт хугацааг харж шүү дээ. 5-10 жилийн дараа миний хөрөнгө хаана тавьбал би салхин хийсэхгүй байх гэдгээ бодож байгаа байхгүй юу? Гол нь. Тэгээ шийдвэрээ гаргаж шүү дээ. Гэтэл өнөөдөр ихтгэл баян тухайн үед одоо тухайн үеийн одоо хөрөнгөтэй хүн шүү дээ. Тэр тийм шийдвэр гаргаж өгдөг. Өнөөдөр бид нэг жилийн хугацаатай мөнгө бодоод байгаа байхгүй. Нэг 100 сая төгрөгтэй тэрийг нэг жилийн хугацааныг хаач уу яах вэ ийх үү? Тийм учраас мөнгө ч өсөхгүй. Яг л мөнгө чинь дор хаяж 3 жил, 5 жил, 10 жилээр тэр 100 сая бодож иж өсөн шүү дээ. Хэрвээ тэр дээр үе ихтгэл баяныг одоо авчираад 100 сая төгрөгийг өсгөх гэвэл ихтгэл баян бол тэрийг ямар ч гэсэн 3-аас 4 дахин өсгөж чинь. Яаж гэхээр яг сая аргаар тогтмол хөрөнгөө нэмэгдүүлнэ, урт хугацааг харна, тий? Тэгээ хүүгээ сүү бодохыг. Хүүгээ сүү бодно гэдэг чинь манай нөгөө юу шүү дээ. Мал төлөлттэй адилхан шүү дээ. Тэ? Хүүхд нь өөртөө гараад тэр байгаа дахиж гаргаал тэр чинь яг нөгөө Монгол ахуугаар бол одоо мал төлөлттэй адилхан процесс ихгүй. Зуд зурхан болчихгүй бол тэр малч айгу хурдтай өсөж байгаа шүү дээ. Тэрүүн шиг ингээд ихтгэл баян бол тэр логик бодож өсөж байгаа. Тэнгүүд өнөөдөр бид нар ингээд iPhone 17 утасарчсан смарт телевиз үзээл хөнгөн бодон дээр сайхан ингээд жаргаж байгаа хэрнээ 100 сая төгрөгөө нэг жилээр бодоод байгаа бол асуудал байгаа байхгүй. Тэгэхээр нэг ийм өгөөж мөнгө өсгөх хоёр дээр нэг ийм ялгаа байгаа шүү дээ. За дараагийн асуулт хүмүүс ингэсэн л дээ би одоо 40 настай 30 настай одоо оройтцсон уу 20 жил 30 жилээр хадгалахад би одоо оройтцсон уу эхлүүл яах вэ гэдгээд байгаа байхгүй. Ер нь за 20-тай 30-тай 40-тай гэ 3 ангиллаа таваад үзээ л та. Тэгвэл энэ 3 ангил дээр ямар стратегиэр яаж хоригдлуулвал илүү үр дүнтэй вэ? Тийм. 20 настай залуу бол одоо ингээд сайхан нас залуу цус шингэн ингээд явж байгаа шүү дээ. Бодох юм байхгүй өдөр шөнөгүй шоудаал явж байгаа л байх. Цалингаас цалингийн орон цалингаа аваа сайхан бүгдийн үрээд усгч. Тэгэнгүүт яг хөө ингээд бид нар дээр яга орлогын хямрал орлогын асуудал үүсдэг гэхээр цаг хугацааг бид нар ингээд цагийн ямиг цагтна гэж хүн амьдарч угаас чаддгүй юм байна л. Уусаа бид нар ямар робот биш тэгж амьдарч чадахгүй л дээ. Гэтэ аль болох цагийн ямиг цагтна гэдэг рүү дөхүүлэх ёстой болж байна. Хүний цаг хугацааг яг одоогийн ийм эдийн засгийн хэмжүүрээр нийгмийн системээр 4 хувааж байгаа шүү дээ. Эхлээд нөгөө суралцах үе, суралцснараа бүтээх үе, бүтээснээ зааж сургах үе, зааж сургаснаа нэгэд болцсон юм чинь одоо тэтгэврт гарах үе гээд 20 жилээр 4 хуваачаар 80 жил болчихж шүү дээ. Өөрөөр хэлбэл биднэрт ягаа орлогын гэп үүсэж байхаар суралцах үедээ шоуцсон учраас чи бүтээх үе дээрээ суралцаад байгаа. Тийм учраас бүтээх үе дээрээ авах цалинг бүтээх үе дээрээ авах цалингаа авч чадахгүй суралцах үеийнхээ цалинг аваад байна гэсэн. Тэ? Тэгээд нэг иймэрхүү нэгдүгээр тийм цаг хугацааны цагийн ямиг цагтна гэдэг юм чи хүн болгон одоо адилгүй учраас бий болгож чаддгүй юм байна л да. Амьдралын нөхцөлөд янз бүрийн юмнаас болоод тэ. Тэгэхээр тэн дээр орлогын гэп үүсгээр мөнгөний одоо гачигдал үүсч эхэлж шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг оройтцсон уу, болцсон уу, одоо би ингээд дууссан уу гэдэг асуултууд гарч ирээд байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр 20-тай залуу одоо суралцах үе дээрээс нь суралцаад өстой тултлан суралцаад бүтээх үеийнхээ цалинг бүтээх үедээ авах тийм хэмжээний чадвартай болох хэрэгтэй болж байна шүү дээ. Нөгөө бүтээх үе дээрээ явж байгаа залуучууд чи яаж юм хэр 30-40-тэй залуучууд байх юм байна шүү дээ. Тэд нар чинь яг бүтээгээд тэрнийхээ үр шимийг аваа явж байгаа хэрэгтэй болж байна, тэ? Тэгэхгүй болохоор одоо суралцаа явж юмээргүй шүү дээ. Тэгэхээр нэгдүгürt энийг хийх хэрэгтэй. Тэгэхээр өөрөөр хэлбэл орлого талдаа, бүтээмж талдаа өөрийгөө ингэж бүтээмжээ ахиулах хэрэгтэй. Эдийн засгт одоо ингэж шүү дээ. Орлуулдаг бараа байдаг байхгүй юу?
Урилыг будаагаар орлуулчихна. Пүүзийг ботинкоор орлуулчихна гэдэг. Энэ чинь орлуулдаг бараа байхгүй. Орлуулдаг бараа хөдөлмөрийн зах зээл дээр та байх ямар вэ? Бодоо үзэл дээ. Хэцүү шүү дээ. Таныг одоо та өөрийгөө ингээ алмазгаа бодоо явьчихсан чинь энэ гурилгээ бодцсон. Гэсэн чинь будаагаар орлуулчих واخгүй тань. Яг гурил нь байхгүй будаалчлаа гэж واخгүй. Яагаад ингэж вэ гэхээр энэ бараа чи өөрөө ямар ч ялгарах шинж байхгүй, онцлог байхгүй байгаа дээ шүү дээ. Тийм учраас аль болох орлуулагдахгүй бүтээгдэхүүн болох хэрэгтэй байхгүй хөдөлмөрийн зах зээл. Тэгжээж таныг амархан сэлгэж барихгүй нь шүү дээ. Тэгжээж та цалингаа гайгүй одоо өндөр барьж явах нь шүү дээ. Тэгэхээр энэ бас айгүй чухал буюу бид нар нөгөө нийгэм ус төр эдийн засаг кловерчд үүрсний улгаач 126 мургааг эрхийнхөө бүр наадлынхан зүйл нь байхгүй. Та яг юу хийгээд тий. Окей эдийн засаг энэ төр ингээд угаасаа энэ эдийн засаг макро эдийн засгийн нийгмийн шилжилтийн ус төрийн чинь бүгд бүх улс оронд байгаа жижиг том их баг хэмжээгээр бүгдэнд байгаа дэлхийн нийтийн нийтлэг асуудал واخгүй юу? Зөвхөн Монголд ч ингэж байгаа юм биш. Хаасаагүй л өөр байна. Тэр нь их үү багуу нэгтрал нь ямар уу гэдэг нь л واخгүй юу? Ядуурл хаасаагүй байна, нэгтрал их үү багуу гэдэг л асуудал. Ерөөсөө л нэгтрлын асуудал. Хулгай байна уу? Нэгтрал нь их үү багуу. Тэ? Хаан ч юм байна. Тэгэхээр ийшээ хитрхи өөрийнхөө энэ нөхцөл байдлаас өөрийнхөө амьдралын нөхцөл байдлыг буруутгаад хараад орчин төртөө яваад иж болохгүй واخгүй юу? Тэгэхээр бид нэр чатгаараа л окей ойлголоо далаад гарцгүй юм байна. Хоёр том хөршийн дунд юм байна. Түүхийн эдийн засгтаа гаргадаг юм байна. Эдийн засгийн хэлбэлцэлтэй юм байна. Инфляц өндөр юм байна. Ханшин унд юм байна. За тэгээ би яах гэж бодмоор байгаа. Тэгэхгүй бид нар болохоор яагаад вэ гэхээр ханшин унаад инфляц нь өндөр байгаа юм чи би яах гэдэг байна. Тест энийг баг ойлгооч. Тэгэхгүй би амьдрч чадахгүй юм гэдэг шүү дээ. Миний хөрөнгө үнгүүтэд шүү дээ. Үнгүүтэд шүү дээ. Мэдээж тийм шаардлагуудаа угаасаа нийгмийн одоо дундаж давхар хэмжиж угаасаа нийгэмд тавиа явдаг явах хэвээр. Гэхдээ эхний хийх юм чи өөр дээр байгаа байхгүй. Тэгэхээр орлого талдаа ажиллаач л гэж гол сая ярианы дүгнэлт хэлэх гээд шүү дээ. Орлуулагддаг бараа битгий болооч, бүтээмжээ нэмээч, өөр дээр ажиллаач. Жил болгон хэл сурна гэж битгий мөрөөдөч. Энийг яг хийгээч гэж хэлмээр байгаа байхгүй. Тэгээ одоо бүр амар сөрөг болцсон. Ингээ утсан бий болцсон. Одоо ингээл ийм нөхцөлд хүн анхаарал төвлөрөх чадвар асар муудсан. Ийм үед юм сурна гэдэг бүр хэцүү. Маш хэцүү. Тэр тусмаа та хичээхгүй болохгүй болж. Сайн зүйл нь болохоор Монголын дийлэн хүмүүс хичээхгүй байгаа учраас та хичээчүүл айгүй хурдан ялгарна. Тэ? Тэгэхээр ийм зүйлийг нэгдүгээр тарах хэрэгтэй. Тэр хөрөнгө оруулалт хоримтал талдаа бол хортой хүүхэд бол илүүтэй хувьцаараа хөрөнгө оруулалт явуулах их зүгээр. Яагаад гэвэл тэтгэврт гарах хүртэл бол тэр хүнд одоо хортой хүүхэд бол 40-50 жил биш шүү дээ. Алдах хэрэг вэ? Тий алдах хэрэг нь байна. Хувьцааны үн өсөх боломж нь байна. 40 руу төхөөд ирсэн бол илүүтэй мандал хөрөмж шиг юм тогтмол өгөөж болцоо. Гэхдээ ингээ хоригдлын хүчээр өсдөг юм бүтээгдэхүүнүүдийг сонгох хэрэгтэй. За 30 дээрээ байвал яг одоо та одоо бүгдийг хослуулаа хэрэглэхэд болно. Баг зэрэг хувьцаанууд авчих. Нэмээд мандал хөрөмтлаач гэсэн авчих. Гэхдээ явж ер нь хүмүүсийн мөнгө сүнгэн дээр зориг гэдэг янз бүрийн юмнууд ингээ амьдралын зорилготой бай, эсвэл амьдралдаа өдөр тутам мөрдөх тийм зүйл гэдэг маш шин чанарын зүйлүүд олон яваад байгаа байхгүй. Хүний толгой эргүүлээд. Тэгэл одоо энэ урсгалаар нь явах уу, тэр урсгалаар нь явах уу, гүү тэр биш. Эхлээд агуугаа бодно. Миний агуу аюулгүй эсгээ бодно. За би аюулгүй тийм агуун боломж буюу өөртөө тийм хөрөнгө бий болгож байгаа юу гэдгээ бодно. Чадахгүй байгаа бол одоо чадахын төлөө явна л гэсэн үг. Та өнөөдөр байр, машинтай бол тэр чинь үр зээлтэй хэсгийг харна гэсэн үг шүү дээ. Үр зээлгүй гэж чи хөрөнгө байх хэрэгтэй. За дээрээс нь таны нөгөө богино хугацааны хөрөнгө чинь дор хаяж 100 200 сая төгрөгөө 300 сая төгрөгөө гэж та урт хугацааны еврого орохгүй тий урт хугацааны мөнгө рүү орохгүй. Тэгэхээр чи энэ тэндээ ингээ хөрөнгө хийж байгаа. Гэтэ монголчууд айгүй ухаантай. Ер нь ингээд хичнээн ингээ мөнгөний талын ойлголт байхгүй ч гэсэн амьдрал дээр иймэрхүү юмнуудыг айгуусаа ингээд бий болгоцсон байдаг байхгүй. Гол нь одоо төрчний чинь жинхэнэ асуудал хэлж байгаа. Өв залхамжлаа яаж хийх вэ? Яаж өрн таран хийчихгүй өсөх вэ? Яаж ил үр ашигтай болох вэ гэдэг чинь дахиад нөгөө нэг өвчтөе эмчтэрээ очдог шиг юм болох гэдэг байна. Бүр мөнгөгүй хүн эхлэж байгаа бол яг миний сая ярьдаг шиг. Тэгэл бодоод эхэлсэн. Тэгэхээр ийм сошиал дээр явж байгаа ч юм уу шин чанарын огт хүнд амьдралдаа хоримтлал үүсгэж үзээгүй тий хүний мөнгийг өдөртөж үзээгүй өөрөө бас тийм хэмжээний мөнгө өөрийнхөө мөнгийг өдөртөж үзээгүй ийм хүнээс зөвлөгөө авах ямар шаардлага байна гэж байна.
Тэгэхээр нэгэнт энэ бүх кейсийн даваа туулцсан тэр санхүүгийн байгууллагаар нь удирдуулаа явал танд илүү амархгүй. Тэ? Энийг бүр маш сайн бодох хэрэгтэй. Тэгээд тийм илий балаа янз бүрийн юмнуудаа биш нөгөө агуу юмаа бодоод хөрөнгөч тухайга орчин үеийн ихтгэл баян яаж болох вэ? Урт хугацааны мөнгөтэй байх хэрэгтэй байна. Богино хугацааны мөнгөтэй байх хэрэгтэй байна. Орлого талдаа бол би өстой тултал нь өөрийгөө хөгжүүлж ээж орлогоо өндөр болгох юм байна. Зардал тал дээр бол юу штэ. Хэцүү сэдв. Тэгээ аюул сан хэрэгтэй. Өдөр болгон юмны үнэ өсөж байгаа. Тэг хүнд байгаа. Тий. Тэгэхээр ойлгож байна. Тийм учраас одоо брендинг зүгөө болох хэрэгтэй. Зардал тал дээр бол хамгийн энгийн компани яга ашигтай ажилтдаг гэхээр зардлаа бүртгэдэг шүү дээ. Тэгэхээр мандал өрөмтөл дээр энэ зардал бүртгэлийн хэсэг байгаа шүү дээ. Энэгээрээ зардлаа бүртдэг. Хүн өдөр болгон давтамжтай зардал бүртгээд байхаар би кофенд ерөнхийдөө тийм зардал гаргаж чинь, тэр нь тийм зардал гаргаж чинь. Өөргөө зардлуудаа тооцоод. Дард ухамсарлууч орчдөг байхгүй зардлын баримжаа чинь. Тийм учраас тэндээс таналт эхэлж байгаа. Өнөөдөр та давтамжгүйгээр ингээд зардал гаргаад тэрийгэ хянчдаггүй харждаггүй байхаар та юун дээр гаргаад байгаа ойлгоход төвөгтэй байна. Нэг л цалин өрөхгүй байгаа. Тий. Тэгэхээр зардал бүртгэл талдаа ингээд явах хэрэгтэй. Тэг мэдээж Монголын эдийн засаг одоо хэцүү байгааг ойлгож байна. Одоо хятадын эдийн засгтаа бараг ижлэхөөр өсөж штэ. 5%-аар. Уул манайх чи юм жижиг эдийн засаг 17-20% өсөх ёстой. Тэгжээж ард иргэдийн амжиргаа сайжрах ёстой. Тэ? Инфляц одоо хоёр оронтой тоонд хэцүү байна. Зүтгээд болохгүй байна. Бүтээмжийн хямралд бол компаниараа, улсаараа, хөв хүнээрээ орцсон ингээд сүрцсэн нөхцөлөд байна ойлгож байна. Тэглээгээд одоо ямар шалтгаан тавиад хүнд хэцүү байна гэд гэр бүлээ тижихгүй байгаа дэлтэй биш. Үүрэг хариуцлага ухамсарлал амьдрахаас өөр арга байхгүй шүү дээ бид нар шүү дээ. Тэ? Ямар нутгаас солилттой биш шүү дээ одоо тий. Тэгэхээр энэ болгоны чинь төлөө жоохон ухаантай явахаас өөр аргагүй болж байгаа. Тэгээ бүр цаашлаа ярих юм бол эн чинь бүр амьдралын хэв маяг руу орж ирж байгаа. Одоо нэг удаагийн сэтгэл хөдлөлөөр найзтайгаа бол 300-400 мянган төгрөгийн карта зурчих болохгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тийм үстэй. Нүд одоо ерөөс тэгээд байгаа байхгүй дийлэнх. Гэтэ яг хөө энийг би яван сурна гэж бодож байна л да монголчууд одоо ингээд түрүүн ярьсан шүү дээ. Уурга морь нэг цололцсон нэг цул болцсонтой адилхан утгагүй мөнгөтэй харьцаад суралцах байх л гэж бодож. Тэгээд тэрийг алдаж онол явж лээ гэж харж. Тэгээд дийлэнх монголчууд маань баяр наадам болохоор нөгөө нэг хүнд муу харагдахгүй гэдэг нэг сэтгэлгээ байгаад идэвсэдэг хүмүүсийн урд хүнээс доор орохгүй тий. За наадам болгож нэг том машинаас солиод байж. За тэгвэл одоо хэлүүлээ бод тий. Жинзэнээр тэгж бодохгүй 30-40 бодохгүй. Тэгэхээр энэ чинь нийгмийн өөрчлөлт байгаа дээ шүү дээ. Тэ? Өөрөөр хэлбэл энэ чинь баг багаар өөрчлөгдөж өсөж байгаа юм болчиход байх шиг байна шүү дээ. Тэгэхээр энэ тектоник хөдөлгөөнийг бид нэг ингээл дагаал явна гэсэн. Тэгэл бид нэг ингээ баг багаар суралцаал явна гэсэн. Тэгээд яг нь санхүүгийн үүлийн үр гэдэг одоо бид нар чиг шашинлаг учраас үүлийн үрийн тухай ярих хэрэгтэй болж шүү дээ. Гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр та ингээл зардал их гаргаад хүүхдээ ямар ч мөнгөний талаарх ойлголт өгөхгүй таны нөхцөл байдлыг хүүхд чи хараад өсөж байгаа. Таны өрөлгөн байдал, таны хэрэглээндээ хяналтгүй байдал, таны орлого өсөхгүй байдлыг хүүхд чи хараад өсөж байгаа. Тэгээд тэр чинь том болоо яг тийм л хүн бол тий. Өнөөдөр Монголын засгийн газар ямар ч хүүхдийн боловсрал, хүүхдийн санхүүгийн боловсролын чиглэлд юу ч хийдэггүй, ямар ч контент байдаггүй, юу ч байдаггүй. Мөнгөтэй харьцах харилцааг бид нар одоо хүүхдээс нь сургыг гэвэл тэнд юу ч ялгаагүй шүү дээ. Байхгүй шүү, тий. Тэгэхээр нөгөө хүн чи яах вэ? Бас л мөнгөтэй харьцаж сураагүй хүүхд болох гэдэг шүү. Хүсэл хэрэгцээ хоёрын ялгааг нь ойлгуулж өгөх. Хүүхдийг бил одоо тэр нөгөө хоримтлал, хандив. За тэгээ хэрэглээ гэсэн юм 3 дансаар хүүхдээ хүмүүжүүлэхтэй. Гэт ингээд нарийн юмнууд зөндөө байгаа байхгүй юу? Тэгээ энэ юмнуудыг бид нэр эцэгчүүд хаанаас сурах вэ? Нөгөө санхүүгийн байгууллагаас сурна шүү дээ. Өөр арга байхгүй шүү дээ. Тэгжээж хүүхдүүдтэй жоохон мөнгө төгрөгийн ойлголттой хөв хүний үед бие даасан санхүүгийн нөхцөл байдлаа аваа өвчтэй болохгүй бол дахиад аав ээж тэтгэврийн зээл ахуулаад хэлнэ шүү дээ. Тий, харин бид нар дээр бас яг орж ирдэг асуултуудын нэг нь л дээ. За би бол ингээд санхүүгээ яаж удирдах ойлгочтой байна. Хүүхдээ яаж зааж учраа болохгүй байна. Одоо ингээд би гайгүй явж байгаад манай хөтөлбөл байнга мөнгө нэгч чинь тий. Юурээс аваад өрн тарыг гээл бид миний мөнгийг зүгээр өөр орлохгүй хүүхд хөдөлмөр гаргаж хөлсөө өгж гаргаж орлохгүй байгаа болохоор хүүхд маань тэр мөнгөний үнцнийг ойлгохгүй байна. Яах вэ гэдэг асуулт бол. Тийм одоо энэ өв залгамжлалын асуудал дээр гардаг байхгүй юу?
эхний нэгдүгээр аавынхаа зовж өсснийг харсан учраас мөнгөний өсгчтэй юм байна л да. Хоёр дахь үеийн тэгээ гурав дахь үеэс эхлээд гайгүй баян аав баян өвөө дээр очихад нөгөө хүн чинь байдаг юм шиг. өндөг хаанаас ардыг ингээ хөргөчнөөс ардыг гэж хариулах гэдэг нь шүү дээ. Тийм. Тэгэхээр нөгөө нэг амьдрал руу д оруулах гэсэн үг байхгүй нөгөө хүүхдээ чинь. Нөгөө хөдөлмөрийн хөс гэж юу байдیں۔ Үр шим нь юу байдیں۔ Хүсэл хэрэгцээ хоёрын ялгаа юу вэ? Тэ? Тэр чинь нөгөө эцэг их нь өөрөө мэдлэгтэй байж ижил нөгөө хүндээ сургана гэжтэй тэ. Тэгэхгүй нөгөө нэг дунд сургуулийн багш өгөөд сургачиж байгаа юм шиг нэг хүнд өгөө даатгаад орхичих болохгүй шүү дээ. Өдөр болго өөртөө нь ажиллаж ижил одоо тэр чинь ойлгуулна шүү дээ. Тэгэхийн тулд өөрийгөө тэр хүн чинь бэлдэх хэрэгтэй болж байгаа. Мууцсан ч. Гэхдээ миний хүү чинь нэг ийм сонсоотооч энэ төр гэдэг тэ. Эсвэл одоо энэ мандал хөрөнгөлт дээр юм бичлэг байдаг шүү дээ. 5 жилийн дотор яаж байрны үйлчлэгээ бүрдүүлэх үү энэ төр гэдэг. Энэ бүх бичлэгүүд нь ингээд сонголтоор гарч ирж байгаа. Энэ бичлэгүүд 2-3 минут цаг гаргаа үзэж болно шүү дээ хүүхдтэй хамт. Тэ? Эсвэл манай дээр байгаа тэр санхүүгийн түүхийн музей үзэж болж байна. Инфляц гэж юу вэ? Мөнгө яагаа өнгөддөг юм. Бүх юм чинь ингээд музей үзмээр харуулсан байна шүү дээ. Нэмэх юмнууд тийм. Хүүхдийнхээ эрүүл мэнд дээр анхаарч чадж шүү дээ бид нар. Шүдийн үзүүлэл, бие өсөлтийн үзүүлэл ингээд явж чадж шүү дээ. Вакциныг хийлгүүлэл тэ. Одоо яг мөнгөн дээр тэрэн шигээл бодож байгаа юм. Яг тэрэн шигээ цаг гаргуулаад тэрэн шиг нь бодуулаад явуулах гэсэн. Тэгжээж хүүхдээ яг мөнгөний талаарх ойлголттой болгоно гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй ингээд өөрөө мөнгөний талаарх ямар ч ойлголтгүй тэгээд цаг зарцуулдаггүй хүүхдтэйгээ яг тэр чиглэлээр те тэгснэ мөнгө өгөөд ингээд орхиод байна гэдэг чинь залхуурал байна шүү дээ. Тэр хүн бол тийг сурахгүй шүү дээ. Тэгэхээр тэр байдлаараа бол хүүхдүүдтэй ингээд харьцаад бариад ингээд явах хэрэгтэй болов уу гэж бодчих шүү дээ. За өнөөдөр ингээд цаг зав гаргаж ирсэн подкастт оролцсон Бацэрэг Цэглэлтэй баярлалаа. Та бүхэн маань хэрвээ мандал хоригдлол аппликейшнийг татахыг хүсэх юм бол description хэсэгт бас линкийг оруулъя. Та бүхэн маань татаад бас хоригдлоо эхлүүлэх боломжтой шүү. Тэгээд subscribe дарахаа бүү мартаоцай.